За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Жавхлан сайд байхгүй байгаа юм байна те. Тэгээ уг нь сайд нь байвал уг нь зүгээр ах юм дээд. За Монгол улсын засгийн газрын 25 оны 4 сарын 2-ны өдрийн 158 дугаар тогтоолоор 26 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. Монгол улсын их хурлаас 25 оны 5 сарын 29-ний өдөр батлан гаргасан Монгол улсын хөгжлийн 25 оны төлгөө батлах тухай 48 дугаар тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан Монгол улсын хөгжлийн 26 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлийн 2-р зүйлийн хүний хөгжлийн бодлогын 2.1-18-д багш ажилчдын цалин улс нийгмийн баталгааны асуудлыг тэргүүн ээлжинд сайжруулна гэж заасан байгаа ч Монгол улсын засгийн газраас өргөн мэдүүлсэн 26 оны төсвийн тухай хуулийн төсөлд боловсролын салбарын багш ажилтны цалин улс нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр төсөв хөрөнгө маш хангалтгүй туссан байгаа. Монгол улсын нэгдсэн төсвийн 26 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-оос 28 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах үндэслэл болж байна. Боловсролын ерөнхий За тэгээд энд нөгөө сая найдлаад арга уншчихсан байгаа. 6-гийн 1-ийн 1-т нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх. Засгийн газар хуулийн төслийг өргөн барихдаа төсвийн доктортой байдлын тухай хуулийн 11-р зүйлийн 11-ийн 1-3 заасан шаардлагын дагуу зэс нүүрсний үнийг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон бөгөөд 26 оны зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тоон тутамд 341 ам доллар нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг тоон тутамд 133.7 ам доллар байхаар тооцсноод урьдсан байна. Ер нь бол одоо ингээд мөнгө байхгүй гэдэг одоо үгээр бид нарыг одоо ам таглаад ингээд сурчжээ. Тэгэхээр энэ дээр бид нар бас энэ болохгүй байгаа юм засаж бас болно шүү дээ. Их хурлын гишүүд санаачлаг гаргаад тэгээ энэ өргөдлийн байнгын орон дээр ч ярьсан энэ удаагийн хүний хөгжил нийгэм бодлогын байнгын орон дээр ч яригдчихээн. Тэгэхээр энэ хоёр байнгын орооны гишүүд нийлээд энэ миний энэ зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжиж өгөх юм бол энэ багш эмч ахмадын тэтгэврийг нэмэх юм боломж гарц байна гэдгийг би энэ саналдаа тусгасан юм аа. Тэгээ та бүхэн бас энтэй танилцаж болно би бас хэвлээд өгч болно гэж энэ байнгын орооныхаа гишүүдэд хэлмээр байна. Тэгээд энэ миний асуултанд хэн хариулах вэ? За баярлалаа. Сангийн сайданд байхгүй шүү дээ. За тэгийн дагуу одоо яг холбогдох яам мэргэжлийн байгууллагаас хариулах ёстой. За микрофон 4. За нэрээ хэлээд танилцуулж хариулаарай. За эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрийн бичгнээр Батхүү гишүүний асуултанд хариулъя. За энэ төсвийн хүрээний мэдээлэл дээр үндсэн оруулж ирж байгаа 9 макро тоон дотор бол урсгал зардлын хувь хэмжээ бол байхгүй. Гэхдээ өнгөрсөн онд батлагдсан 26 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөн дээр бол 24% гэж заасан байгаа. 24% гэдэг маань одоогийн тооцоололоор төсвийн төсөл дээр 24.6 их 80 орчим төгрөг болж байгаа. Яг яригдаад байгаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг зарлагын альва хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зарлагын хязгаар дотор нь зохицуул шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. За зардлыг нэмэгдүүлэхийн тулд бас саяны гаргаж байгаа санал бол орлогоо нэмэгдүүлэх шаардлага тавигдж байна. Өнгөрсөн оны сүүлээс эхлээд гадаад дотоод нөхцөл байдал бол муудсан. Өнгөрсөн хугацаанд хаврын чуулган саяны энэ чуулганы эхнээс эхлээд энэ асуудлаар олон гишүүн холбогдох мэргэжлийн байгууллагууд бол энэ санал дүгнэлтээ хэлсэн. Дөнгөж өчигдөр зарласан Азийн хөгжлийн банкны Монгол улсын эдийн засгийн төсөөлөл дээр ч гэсэн энэ оны төсвийн төсөөллийг 0.3 эдийн засгийн өсөлтийг бас бууруулж тооцсон байна лээ. Тэгэхээр биднээсийн хувьд бол энэ төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцохтой холбоотой макро төсөөллийг ямар нэгэн байдлаар шууд нэмэгдүүлэх боломжгүй гэж үзэж байгаа. Зардлыг нэмэгдүүлэх нь бас энэ төсвийн хүрээний мэдээлэлээр заасан тэнцлийн одоо эерэг байх гэсэн зарчмыг бас алдагдуулахаар байгаа. Жишээлбэл сая сангийн яамнаас тайлбарласан төсвийн суур тэнцэл бол орлого зарлах дээр бол үндсэн эдийн засаг дотроос олж байгаа орлогын бодит орлогын хэмжээ зарцуулах зарлагын дээд хязгаараар тааруулаад 2% ашигтай байхаар тулгцсан байгаа. Хэрвээ зардлын өсөлт нэнээс зөрөх юм бол одоо энэ 2%